санаа уу? За сүүлийн үед дунд чихний шүүц дөрвсөл гамрит маш хэлбэг тохиолддог боллоо. Энэ юутай холбоотой юм бэ гэхэлэр агарын бохирдол, утаа, эсвэл хүмүүсийн дархлаа жаахан сул байна уу? Эсвэл вирусын хоруу чанар, бактери вирусын энгийн хоруу чанар өндөр байна уу? Тэрнтэй холбоотойгоор ханиад төрсөн л бол маш хурдан гамрит өгöd, ханиад төрсөн л бол ерөөсөө дунд чихний шүүц дөрвсөл үүсэх одоо юм аюу хандлагатай болсон байна. Өвчнүүдтэй ингээд яриад үйлчлүүлэгч нартай ингээд яриад сууж байхад ханиад төрсөн, ханиад түрээд би 3 хонжийн, 5 хонжийн гэж байгаа боловч энэ хугацаанд ерөөсөө нус гараад салахгүй байна. Нус гараад удаж байна. Ханиад төрснөөс хойш 14 хоног нус гарлаа зогсохгүй байна. Эсвэл одоо юу гэдгийг чихээр өвдөд байна. Чихэнд ус байгаа юм шиг мэддэгдээд байна. Чих хүндүрлж өвддөг боллоо. Би ханиад төрөөд удаагүй маа гэсэн ийм зүйлийг бол хүмүүс яриад байгаа байхгүй. Тэг яагаад одоо жишээлбэл ханиад хүрээд маш хурдан гамритад маш хурдан дунд чихний шүүц дөрвсөл болоод байгаа юм бэ гэдгийг та бүхэнд бас ойлгомжтой байх үүднээс энэ зурган дээр тайлбарлая гэж бодлоо л да. Тэгэхээр одоо магадгүй одоо юу гэдгийг ковидоос өмнөх үе гэж яриа л да. Ковидоос өмнө бол хүмүүс ханиад төрсөн бол ханиадны дараа нэг 5 юм уу 7 хоног болоод ингээд өөрөө зүгээр болж идэг. Угаасаа нөгөө ханиад томооны явц өөрөө тэгж явж идэг. Нэг шүүрлийн үе, эхлээд хуурайшлын үе, шүүрлийн үе, эдээд шүүрлийн үе ингээд идэгжээдэг байхгүй юу? Нэг 5 юм уу 7 хоног за өсрөл 10 хоног л ханиад өөрөө ингээд зүгээр болчихдог бол одоо өөрөөрөө зүгээр болдог ийм процесс ер нь тун бага байгаа учраас та бүхэн бас сэрэмжлүүлэх үүднээс ханиад түрээд хамар итвэрсэн бол маш хурдан арга хэмжээ аваарай. Өмнө нь би ингээд зүгээр явж исэн чинь одоо ингээд яхаар зүгээр болох болцсон болоо. Уг нь би ингээл зүгээр болчдээ штэ гэдэг ийм зүйлийг маш их ярьж орж ирж байгаа учраас та бүхэн энэ видеог хүргэж чадсан юм аа. За тэгэхээр хамрын хүндийгээд хамрын хүндий, хамрын дайвар хүндийнүүд гэж байдаг. Тэгэхээр ханиадны процесс, ханиад томоо гэдэг маань ерөөсөө энэ дотор өөрөө үүсч идэг гэсэн үг байна шүү дээ. Бид нар одоо халдар авлаа гэхэд энд явагдана гэсэн. Тэгээд энэ хамар битүүр нь нөгөө ханиад томооны процесс яг үе шатаараа явж явах энэ үед өөрөө идэгж явах байтал энэ дайвар хүндий ойр орчин байдаг хүндийнүүд рүү элхгийн хүндий одоо гамрын хүндий гэж ярьдаг шүү дээ. Духны хүндий рүү халдар аюу хурдтай халдварлагдаж байна гэсэн. Энэ хүндий дотор эдээ төрөсөл үүсээд байгаа. Эдээ хураад байна гэсэн. Шүүстэй байж байгаа, эдэлж байна гэсэн. Эндээс наашаага ногоон нус гараад байгаа. Тийм учраас ногоон нусыг би нийгэд байгаа мөртлөө ерөөсөө идэхгүй байна гэдээ яриад байдаг байхгүй. Идэх боломжгүй. Ягаад тэгэхээр энэ хүндий дотор байгаа юм наашаа гарч ирж байгаа. Тэгэхээр ийм тусгай яг гамритэнд зориулагдсан гэдэг энэ эмчилгээг нь хийжээж идэх болохоос ш нэг удаа 5 хоногийн ч юм уу нэг удаагийн антибиотикнд энэ бол бас идэхэд том төвөгтэй байдаг. За тэгэхээр энд өрөвсөл явагдаад шууд гамрит үүсээд байгаа гэдгийг манайхаа аягуулсаа ойлгоорой. Тэгэхээр энэ юутай холбоотой гэхээр энэ данян бактери вирусын хоруу чанар байна уу? Эсвэл хүмүүсийн дархлаа муу байна уу? Эсвэл одоо угаасаа ковидын дараа нийт масс одоо хамгаалах чадвар муудчихад байна уу гэдэг тэрийг одоо бас яг тодорхойлж мэддэг. За ингээд хамрын хүндий өрөвслийн процесс байж байгаа дунд чихний хүндий буюу чих өвтчихэд байдаг. Ялангуяа хүүхдэд нус нь гоожж байгаа бол ерөөсө туудалгүй чих нь өвтчихдээ. Энэ юутай холбоотой гэхээр энэ Евстахийн гуурс гэдэг сонсголын гуурсны амсар яг энд нармаа хэсэг дээр нэгдчихэдэг. Тэгээ энэ амсрыг дагж ишээ халдар орох магадлал тун амархан байдаг. Тийм учраас энд хамрын хүндий өрөвсөөл ногоон нус гараад магадгүй ханиадтай жаахан удаан явангууд удаан гэдэг маань ер нь 3-аас илүү хонож болохгүй л гэх гээд байна л да. Миний одоо харж ажигласнаар ер нь маш хурдан 3 хоног дотроо хүүхдийн нусыг хурдан татраах ийм л арга хэмжээ аавна гэсэн. Тэгэхгүй бол ийшээ халдар ороод ингээд энэ дунд чихний хүндийд одоо үндсэндээ өрөвсөөд энэ шингэн ураад магадгүй идэлээд ингээд наашаага хингэрлэг айцэл хийгээд өвдөд идэг. За ингээд нэг нь дунд чихний хүндийд шингэн хурцсан тохиолдолд ерөөсөө хоёр янзаар л идэгнэ гэсэн үг байхгүй юу? Уг нь ийшээгээ хамрын хүндий энэ нармаа хэсэг одоо энэ залгуурын дээд хэсэг нармаа хэсэг өрөвслөн намджээж тийм үү халдар багасчээж өрөвсөл намдаж хөнгөн арилжээж энд байгаа шингэн ингэж наашаа урсаж одоо естественно хоодгүй явдаг замаараа ингэж урсаж гарч ирнэ гэдгэж болно. Эсвэл
энэ хингэргээ айлс цоорж иж тий ийшгээ шингэн идэ урсаж гарч иж гэмээр одоо завиур нь багсаж гайгүй болж дээр нь энэ хингэргээ айлс өөрөө идгэж ингэж зүгээр болдог байна. Тэр ийм хоёр янзаар үндсэндээ хамрын одоо чихний дон чихний шүдс байгаа тохиолдолд идэгдэг. Гэхдээ одоо энэ яг эмчилгээний явцад анзаараад байна л да, харж байна. Ер нь их удаан идэгж байна. Тийм үү, ганц нэг төрлийн имээр юм уу, нэг төрлийн зүйлээр идэхгүй байна. Маш олон юм хамсруулж хэрглэж байна. Тэгжээж энэ идэх процесс явна. Хэрвээ энэ дон чихний хөндөд байгаа шингэн өөрөө ингээ удаан хугацаанд байгаад байвал яах вэ? Маш аюултай. Энэ нааша гарч явах хэвээр ишээ хамар онгоож юм уу, нармаа хэсэг ирүүлчихэж энэ наашаа цэвэрлэгдэж явах хэвээр. Тэгэхгүй бол энэ алх төш дөрөөгээд энэ сонсголын яснууд хоорондоо барьцалтаад идэгдээд ингээд сонсголд бас эргэшгүй юм өөрчлөлт гарах юм хандлага байдаг учраас маш хурдан арга хэмжээ аваарай. Та бүхэн ингээ ханиаттаа хуучин би ингээ яваад идэг байсан шүү дээ гэдэг зүйл яриад идэг. Ханиаттаа удаан явж болохгүй шүү. Хамар битүү удаан явж болохгүй шүү. Хамар битүү удаанд явал хүндрэл өгнө. Гамрын хөндөд нэгэнт идээтэй өрөвсөл явагдаж байгаа тохиолдолд та нэг гэмтэл авах юм уу, нэг цохиулахад энэ тарих руугаа одоо тий хүндрэл өгч идээд өрөвсөл идээд менингит болох магадлал аюу өндөр байдаг. Тийм учраас энэ толгоон хэсэгт идээд өрөвсөл ер нь тий байна гэдэг маань маш хэрэгслийг дагуулдаг учраас маш их анхааралтай болгоомжтой дөнгөж урдангууд нарах хэмжээ авна. Одоо хавар цаг болж байна. Дархлаагаа дэмжин тий шимтэй хоол унд идэн өөрийгөө тий амраан дулаараад эхлэхээр хөдөлгөөн өсчдөг учраас тэрийгэ дагаад би аяг сулардаг. Тэгээ суларсан байгаа моход өнөөдөр би ханиа түрээд идэгдэг бол ханиа түрээд өөрөө идэхэд болцсон ийм нөхцөл байдал үүсээд байгаа учраас та бүхэн энэ дээр маш их анхааралтай байгаарай.